Сайн мэнд үзэгчтэй цэнзүүргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Алтан дорнод Монгол компани ерөнхий захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Гамболд оролцож байна. Танд орой мэнд хүргэе. Баярлалаа, та бүхэнд орой мэнд хүргэе. За цэнзүүргүй ярианд давтаа морил. Би таны тухай асуулт бэлтгэх гэж хагаад Google эмээнээр Т Гамболд гэж хийсэн чинь сая 400 мянган илэрц гарч ирж байгаа юм. Ястаа мэдхгүй дэж орж үзээгүй шүү. Та тэгэхээр ер нь нэлээд цуутай хүн байхана. Гэхдээ нэг сонирхолтой нь манай нэвтрүүлгийн журмаар бол ямар нэгэн дүрсвчлэг заавал доддоор нь үзүүлэх ёстой л доо. Гэтэл таны тухай ямар ч дүрсвчлэг алга. Та тэгэхээр телевизэд ярьцлага өгж байгаагүй байна. Их одоо нууцлж ирсэн юм байлгүй. Яг тэгж хичээж онцолж одоо нууцлж ирсэн юм байхгүй шүү дээ. Сонины ярьцлага хоёрхан баг. Тийм, сонины ярьцлага дээр нь хэд байсан баха. Сайн санахгүй байна. Тэгэл яг тухайн үедээ тэгэл болол өнгөрчдөг болохоор. Нууцлагдмал мөртлөө бас их олонний танил хүн биш үү? Та сая 400 мянган илэрц гэдэг бол их хэмжээний тоол доо. За тэгээ 2011 он шиг санагдаж байхын Алтан дорнод Монгол компаниг Gold Stream компани худалдаа авлаа 300 сая доллараар бидний шууган тарьсан. Гэсэн чинь нөгөө Gold Stream компани захирал нь Гамболд болж таарсан. Нөгөө Гамболд нь улсын хурлын гишүүний дүү Дэмбэрлийн дүү болж таарсан. Нэг ийм дуйланд игдсэн юм аа. Тэгээ та энэ компаниг яаж авсан бэ? Энэ зүгээр сони хэвлэлээр гарсан нэг юг ойлголтын жоохон юу яасан баг л та. Энэ компани маань өөрөө олон нийт их сайн мэдж байгаа их тийм өөр төлбөрийн нэлээх асуудалд орсон байсан компани тий. Тэгэхээр энэ компани татварын болон банкны болон аж ахуйн нэгж хоорондын өөр төлбөрийн хэмжээ нийт 300 сая доллараар багцлагдчихсэн. Тэгэхээр тэр өөртөө юутэй хэвтийн тухайн үед энэ гэрээний үнийн дүн угаасаа тэгж тооцогдож авагдчихсэн. Энэ яг нэг бизнесийн нэг компани авах, нийлүүлэх яах одоо янз бүрийн хэлбэрүүдийн нэг л дээ тэгж авч ийсэн. Зүгээр Дэмбэрлийн их хурлын гишүүн Дэмбэрлийн их хурлын гишүүн болоог байсан л да Дэмбэрл ахтынхаа 12 онд болсон тий. Тэгээ 12 онд болсон. Дээрээс нь манай хүн ч бас нэг бизнес тэгж оролцоод байдаг тийм хүн биш л дээ. Өөрөө угаасаа нэг тийм эдийн засгийн чиглэлийн тийм шинжилгээ ухааны чиглэлийн хүн шүү дээ. Тэрнээс биш яг нэг бизнесийн чиглэлээр бол амьдралдаа тэр бизнестэй үл яг холбогдож өөрөө ч бизнест оролцож үзээгүй. Тэгэхээр Дэмбэрл гишүүнийг бизнесийн хүн биш гэж тайлбарлаад байгаа чи сонирм байна л да. Худалдаа ээж үйлдвэрийн танхимын дарга бараг насаараа хэлнэ шүү дээ. Тэгэл яг энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо тэр бизнесийн таатай орчин эдийн засгийн бодлого эднэр гэсэн яг тийм чиглэлээр үндсэндээ үйл ажиллагаа явуулдаг. Тэд нэр үйлчлэх үйл ажиллагаа явуулахаас биш одоо бизнес эрхлэх үйл ажиллагаа байхгүй. Өөрөө энэ худалдаа ээж үйлдвэрийн танхим гэдэг байгууллага маань өөрөө ашигын бус төрийн бус одоо олон нийтийн байгууллага гэдэг статустай явдаг. Тэр хэв хэмжээнд л одоо тэр хязгаарлалтад үйл ажиллагаа явуулдаг. Өөрөө ч тэр чиглэлийн хүнэлтэй цэвэрд. Алтан дорнод Монгол компаниг бол монголчууд юу гэж ойлгодог вэ гэхээр PowerShock гэдэг дээрэмчний компани. Монголын одоо бүх алтыг ухаж төхөнсөн. Монголд асар их өртөө. Тэгээд одоо Интерполоор эрен сурвалжлагдж байгаа ийм л хүн гэж ойлгодог. Компани ч гэсэн бид компани тухай нэг ийм мэдээлэл авсан. Нийт одоо шүүхийн шийдвэрийн 7 шүүхийн шийдвэртэй 10.9 тэрбум төгрөгийн өртөө. Үүний дээрээс нь зөвхөн татварын өрнөхөд 140 тэрбумын өртөө компани гэхээ энэ үнэн үү? Үнэн. Яг тухайн үед бол ийм нөхцөл байдал үүссэн байсан. PowerShock гэж хүн бол Монголд анх 1996 онд Монголд ирэл 97 онд энэ Алтан дорнод гэж компаниг байгуулаад тэгэл яг бас тухайн үед нөгөө зах зээл маань ч тийм байсан. Монголчууд ч бас төдийлөн уул уурхаан салбарыг бас төдийлөн ойшоох ойлгох нөхцөл байдал зах зээл нь ч бас үүсээгүй байх үед бас илүү их мэдлэг туршлагатайгаар асуудал руу хандаад тухайн үеийн зөвлөлт холбоот улсын үеийн мэдээллийн бааз тэр үед ажиллаж исэн геологуудыг ажилд аваад бас яг бизнесмен хүний хувьд бол бас ухаалгаар овжноор асуудалд хандаад чамлалтгүй мундаг амжилттай ажилласан. Нийт манер одоо 2007 он хүртэл Монгол улсаас асуудалд ороод явсан явтлаа бол нийт Монгол банкнд зөвхөн тушаас алтны тоо хэмжээ нь 28 тонн алт байдаг. Энэ л их том тоолтой. Тэгээ яг бас ажилчдын тооч компанийн сар хүрээч гэсэн бас л Монгол тухайн үед бол их том байсан. За яг
дээрэмч нүү, дээрэмч биш үү гэдэг нь өөрөө бас харьцангуй асуудал та. Мэдээж хэрэг энэ хүн Монгол улсын нэгдүгээр иргэн биш. Ашиг олохгүй л явж байгаа гадны иргэн. Тэгэхээр яаж хандах нь ойлгомжтой. Би тэр Оросын Forbes гэдэг сэтгүүлийн нэг сурвалжлагч ирээд нэг ярилцлага авч ирсэн. Би тэр сэтгүүлд их тодорхой айгу их товчхон хэлжсэн л дээ. Энэ хүн бол зүгээр нэг цэрэг чигсаалын цэрэг ирээд Монгол улсад Монголоос генерал болоод буцсан. Энэ бол Монгол улсад Монголын ард түмэндүүд бас байнгын өртөө, байнгын баярлалаа гэж дотроо залбирж явах ёстой л хүн гэж би өөрийнхөө хувьд бол одоо тэр үнийг таних хэмжээндээ бол тэгж дүгнэе. Тэр компанийн бизнесийн мэдэх хэмжээнд. Тэгээд яагаад ийм их өртөө компанийг та худалдаж авсан? Үгүй яг үнэндээ хэлэхэд бол энэ өөрөө баахан тоо бодож үзэл цаана нь энэ алдагдал, энэ давааг давчхаар цаана ашиг гарна гэсэн л цэвэр тооцоол дээр л явагдсан үндсэндээ бол. Тэрнээс биш одоо юу гэдэг нэг хүний одоо зовлон гүүрээд буян болъё гэсэн санаа бол үндсэндээ байгаа юм чи бизнес бодлогоор л энэ зовлонгийн давчвал энэний цаана ямар ч үсэн ашиг гарах юм байна. А энэ алдагдлын цаана бол ийм ашигтай ажиллаж болох юм байна гэсэн тийм тооцоол дээр жоохон шантрах одоо имэх гэдэг юмнуудыг даваад нэг жоохон зөрөгтэй алхам хийсэн. Мэдээж хэрэг тэр чинь их мундаг айхтар зүйл биш л дээ. Тэр зориг гаргах, шийдвэр гаргах гэдэг чинь өөрөө секундны л ажил шүү дээ. Бодох маань өөрөө маш олон цаг, өдөр, сар байдаг баг. А тэр нэг яг эцсийн мөчөд заа гэл нэг гарын үсэг зурах ч юм уу, шийдвэр гаргах чинь өөрөө секундны л ажил болохоор. Тухайд тэгэл яц нөө I will бүү хийвэл бүү гэдэг те. Нөө шавар тунсын шар эзэн хүчтэй гэдэг шиг. Нэгэнтээ нэг юм рүү орцсон байна одоо тэгэл тийм хүнд ийм хэцүү ийм юу гэж гоншихнод одоо яах. Тэгэл одоо энийг сайн сайхан мундаг хүчтэй одоо тэгэл болгох энэ хүнд байдлаас гаргах үр ашигтай болгохын төлөөс тэгэл өдөр шөнөгөл нөгөө одоо энгийнээр хэлэхэд нөө дагзандаа буу толгуулсан юм шиг л явж байгаа шүү дээ урагшаага тэгэл гүүхээс өөр арга байхгүй. Тэгэл зүтгэл байгаа. Та анх энэ компанийг авсны дараа үндэсний татварын ерөнхий газарт одоо сар болгон тэр бумаар өрийг төлөх график гаргая гэж санал тавьж исэн тухай би сонсч ирсэн л доо. Үндэсний татварын ерөнхий газар энэ саналыг хүлээж авсан уу? Одоо та өрөө төлж яваа юу? Тийм энэ заахаа өр төлбөрийн яг гол өр төлбөрийн асуудал мэдээж улсын өр төлбөрийн асуудал яригдах байх хамгийн түрүүнд. Улсын өр төлбөрийн асуудал гэхээр энийг бол их олон их сурвалжууд янз янзаар тайлбарлалт хийдэг. Зүгээр энэ яг улсын өр төлбөртэй холбоотой асуудал дээр л үндсэндээ яг тулгуурлаж энэ гэрээг засагтай буюу сангийн яам татварын ерхий газартай хилцэж хийсэн. Яг тухайн үед бол яг ямар нөхцөл байдал байсан бэ гэхээр эзэн өөрөө 2007 онд нэг ясны компани хаяад бас нэг нөхцөл байдлаас болоод өөрийнхөө бас нэг аюулгүй байдлаа одоо цухтаага гарцсан байдаг. Тэр оронд харж хандж байгаа энэ компани маань нөхдүүд маань бас тэр аж ахуйд бас тийм болгон хүний одоо өөр юмсыг хандахгүйгээр хандчихж байгаа. Нөгөө талаасаа ямар нөхцөл байдал үүсчих вэ гэхээр нөгөө хүн маань нөгөө гинтийн ашигын 68% татвар гэж тухайн үед гарч ирснээс үүдэлтэйгээр Монгол улс намайг ийм их хэмжээний хохиролд учрууллаа. Орос Монголын эдийн засгийг одоо хөрөнгө оруулалтыг хүлэн дэмжих одоо энэ гэрээ олон улсын бичиг баримт зөрчигдөж байна гэдэг үндсэн дээрээс нөгөө хүн маань олон улсын арбитрын шүгт Монгол улсын засгийн газраас $1 тэрбум хэмжлээ өгч байгаа. Хохирлоо. Тэгсэн. За тэгэхээр нөгөө талд нь Монгол улсын засгийн газар чинь ялах уу ялагдахгүйгаа мэдэхгүй шүү дээ. Шүүх ямар шийдвэр гаргахыг урьдчилан хинч тааж чадахгүй. Тэгэхээр энд чинь нөгөө талаас нь төр бас тухайн үедээ татварын баахан янз янзын төрлийн шалгалт оруулаад энэ дээр чинь тодорхой хэмжээний татварын баахан өрнүүд гаргаад тавьчихж байгаа. За ийм татварын зөрчлүүд байсан байна. Тэгээ ийм хоёр өнцгөр дээрээс одоо нэг ясны ингээд процесс өөрөө 3-4 жилийн хугацаатай явагдаж байгаа. 2011 оны 4 сард алдаагүй бол санаж хахад 4 сард байна уу да 11 оны 4 сард билүү дээ одоо яг Стокгольмын арбитрийн шүүхийн шийдвэр гараад Монгол улсын засгийн газар 68% татвар тавьдаг нь одоо бол зүй ёсны асуудал. Энийг бол одоо төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Тэгээд үндсэндээ ийм байдал нөхцөл байдал үүссэн. Тэрнээс биш одоо тэгээд энээс улбаалаад яг нөхцөл байдал ямар болох вэ гэхээр эзэнгүү хаягдсан компани эд хөрөнгө үлдсэн эд хөрөнгөн дээр Монгол улс ялсан гэдэг утгаараа өөрийнхөө татварын өр авалгыг авах болохоор хуулийн дагуу бүх юмнууд банк, аж ахуй нэгжүүдэд ихэнх нь банкнуудад барьцаалагдсан байсан. За. Тэгээс Монгол улсын татварын байгууллага
энийг авах гад бүр нэлээд олон яамдууд, агентлагууд, хүчний байгууллагууд, хууль хүчний байгууллагууд нэгдсэн том нийтдээ бараг 11 12 субъектээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм шалгалт хийсэн. Өмч хөрөнгө Монгол Улсын засгийн газар одоо энэ татвар өөр төлбөртэй авч болох алтан орон төс юм байна. Тэгээ энэ дээр нөгөө бүх юм хуулийн дагуу барьцаалагдсан болохоор тэр барьцаалагдсан санхүүжүүлжсэн банкнуудын яг гарцаа байхгүй барьцаа болчиход байгаа болохоор Монгол Улсын засгийн газар үлдэж байгаа мөнгөн хөрөнгөнд хөрвж болох боломжтой юм нэг 500 сая төгрөг орчмын эд хөрөнгө л байсан. За. Авах авалга нь бол бүр хэд дахин их. Тийм байна. Яг энэ нөхцөл байдал дээрээс би санал болгосон засгийн газарт. Энэ компани үр төлбөрийг би барагдуулъя. Барагдуулаад энийг барагдуулахад нь тодорхой би урьдчилгааг нь хий. Тодорхой хугацаа ийм график тохиръя. Гэхдээ ямар ч хэсэн та нар 500 сая төгрөг авахгүй. Би энэ мөнгөийг чинь бүгдийг нь одоо хариуцъя даая төлье. Ажиллах боломжийг олгооч. Тамга тэмдэг, лац ломбоо аваач. Айн чин үндсэндээ нөхцөл байдал нь бол татварын ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, дотоодын цэрэг хамгаалтанд авцсан энэ чинь бүх юм ингээд лацсан ломбцсон л компани. 11 он гэхээр Батулдын засгийн газар байхan тийм үү? Тийм үү. Батулд ерөнхийсээ тухайн үед байсан. Тэгээд яг тэр тухайн үед засгийн газрын тогтоол гараад энэ компанийг дампууруулж төрийн өмчт эд хөрөнгийг авч татвар өөр төлбөрийг барагдуул гэдэг ийм тогтоол үүрэл гарцсан байсан. Тэгэл нөгөөдөл нь аваад барагдуулаад ингээ ихээр үндсэндээ хөрөнгө нь 500 сая хүрэхээргүй өрөнгүүлдсэн. Тэгээд ямар ч утгагүй байдалд орсон. Эдгээр мухардалд орсон байсан. Тухайн үе засаг дүр одоо тэр ажлын хэсэг бол. Тэр нөхцөл дээрээс би нэг ёсны төрд ашигтай хувилбарыг санал болгоод ажлын байрыг сэргээе. Монгол Улсын эдийн засгт хувь нэмэр оруулъя. Том татвар төлөгчийг буцаагаад амьлуулъя. Дээрээс нь энэ татвар өөр төлбөрийг төлье гэдэг ийм нэг ёсны одоо их сайн санал тавьсан байна тийм. Их сайн санал тавьсан. Энийг засагч гисэн хүлээж авсан. Энэ үндсэн дээрээс гэрээ хийгдэж энэ компани яг үйл ажиллагааг сэргээж ажилласан. Одоо 4 жил өнгөрлөө 11 оноос хойш. Өнөөдөр 14 он. Тэгэхээр та энэ хооронд хичнээн үр төлбөрийг барагдуулсан. Би нийт татварын үр төлбөрийн маань өөрөө тодорхой нэг би яг тухайн үед хүлээж авч байхад яг албан ёсны гарцсан татварын үр төлбөр нь 74.8 тэрбум төгрөгийн үр төлбөр байсан. Яг ингээд маргаангүй төлөх ёстой. За энэний одоо ямар учиртай өрөө гэх юм бол их дэлгэрэнгүй тайлбарлах юм. Гинтийн ашигын 68% татвар гэж одоо Монгол улс зүгээр энгийнээр хэлэхэд хинч төлөөгүй Эрдэнэтээс өөр зэсэн дээр бусад нэг ч аж ахуйн нэгж төлөөгүй шахуу ийм үр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ энийг төлөе гэдэг зөвшөөрлөө байсан. Нөгөөх нь нөгөө тооцооллын аргачлал болон үйл ажиллагаа явуулаагүй хаалттай хорцсон байх цаг хугацаанд бодогдсон хүү торгуул алдангууд байсан. 70 хэдэн тэрбум. Тэгэхээр энэ дээр нь бол одоо шүүхийн процесс өөрөө 3 шатаар явагдаад намайг хүлээж авч явах үед бол уже дээд шүүх мөхтөр процесс нь дуусаад ингээд явж исэн тэр үед яаж ийсэн тэр нь өөрөө хэрэгсгүй болцсон мөлий. Хаагцсан тий. Тэр одоо хүү алдан янз бүрийн тодорхой хэмжээний тэр тооцооллын аргачлалууд нь 68% гинтийн ашигын татвартай холбоотой яг үр төлбөрүүдийн бүгдийг авч үлдээд энэний өнөөдрийн байдлаар баг 60 орчим тэрбум төгрөгийг төлж барагдуулж чадах манайх. Тэгвэл та нэлээд ажил хийж байгаа юм байна. Ядан төлсөн. Тэгээд энэс чин гадна нөгөө түрүүн таны дурддаг шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл дээр байсан 10.1 хэдэн тэрбум гэдэг чинь үндсэндээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн одоо хамгийн хөр төлбөр хамгийн их гүйцэтгэх хуудсыг хаасан компаниар манайх 2012 онд 13 онд одоо статистик мэдээгээр бол тэргүүлж исэн хамгийн их одоо тэр үр төлбөрүүдийг барагдуулсан. За дээрэс нь манай том банкнуудын одоо нэлийн их үр төлбөрүүд байсан. Энүүдийн нэлийн их хэмжээгээр дарсан. Тэгэхээр бол одоо бас анх 2011 онд эхэлж байхад бол одоо бас байсан тоон үзүүлэлтүүд бол үнэндээ бас 80 гаруй хувь нь бол дарагдчихад байгаа. Энийг бол яг бодит ажил, цаг хугацаа, хөдөлмөр энэ олон хүмүүсийн ажил үүсгэхийн аргагүй. Дандаа бодит амьдрал дээр тушаагдсан. 300 сая доллараар багцлагдсан өртөө компанийг худалдаж авахд энэ их хэмжээний мөнгийг та хаанаас босгосон? Энэ хэмжээний мөнгийг би тухайн үед одоо Монголд байсан арилжааны банкнууд, гадаадаас ус жижиг сажиг хөрөнгө оруулалтын сангууд эднэрээс тодорхой хэмжээний мөнгүүдэл эргэлтийн хөрөнгө эднэрийг бол босгож ажилласан. Тэр үр төлбөрүүдийг бүгдийн цаг хугацаанд нь төлж барагдуулаад явж байгаа. Таныг нэвтрүүлэгт орно гэд нөгөө сошиал медиагаар
асуулт авч яхад Сүү Батуулттай хамтарч Алтан дорнод Монголыг авсан байж болзошгүй гэсэн асуулт гарч ирсэн. Тэгэхээр Сүү Батуултын засгийн газартай та харилцан тохиролцоо хийсэн юм шүү дээ. Тэгэлгүй яг тухайн үед Батуулт гэж ерөнхий сайд байсан. Тэрнтэй одоо тэр засгийн газрын үед яг Батуулт гэдэг ерөнхий сайдтай харилцан тохиролцоо хийгээгүй л дээ. Тухайн үед сангийн яамыг толгоолж исэн сангийн сайд болон татварын ерөнхий газрын дарга эднэртэй Хин байсан? Сангийн сайд чинь тухайн үед одоо хаяа ярваагаа байсан баг. Юун дээр бол ажлын хэсгийнх нь энэ үр төлбөрийг багтуулах ажлын хэсгийн дарга нь болохоор сангийн яамны төрийн нэрийн эмчнэр Баттүр гэж хүн байсан. Татварын ерөнхий газрын дарга болохоор Баттөмөр гэж хүн байсан. Энэ хүмүүстэй яг хилцээрийн ширээний ард сууж эн чинь ганцхан энэ хүмүүстэй суухгүй л да тэр бүх олон яамдуудаас орж исэн хууль зүйн яам одоо эрдэс баялаг эрчим хүчний яам гэх мэтчлэн ашигт малтмлын газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тагнуулын төв газар хүртэл орж исэн. Энэ бүх байгууллагын төлөөллөлттэй яг ширээний Алтан дорнод Монгол компанийг худалдаж авсан одоо таны нэр дээр байдаг гэдэг Gold Stream компани Монгол улсад бүртгүүлгүй Их Британд бүртгэлтэй гэсэн үү? Энэ Британий Виржиний арлуудад бүртгэлтэй компани. Тийм. За түрүүний асуултыг яг гүйцэтгэхээр Батуулт гэж ерөнхий сайдтай ямар нэгэн холбоо байхгүй. Тэр яг тухайн үед тэр хүний засгийг барьж явах үед л энэ процесс болсон. Тэр хүнд өөр ашигтай гарц байгаагүй. Энэ компанийг дампуурууллаа гэд бүр илүү их алдагдaltaй багсан. Тэр хүн харин тэрэн дээр магадгүй зүгээр хориг тавиагүй. Дэмжээгүй маа гэхэд хориг тавиагүй дээр Монгол улсын эдийн засгт бол үр ашигтай зүйл болсон. Энэ компани эцэг компани бол тухайн үед мөнгө босгох зорилгоор Британий Виржиний арлууд бүртгүүлж ирсэн эцэг компани. Тэр эцэг компани өөрөө 100% одоо миний нэр дээр бүртгэлтэй яг миний хамтрагч хэдэн манай дэд захирлууд хамтарч ажиллаж байгаа залуучуудын Монгол залуучуудын нэр дээр бүртгэлтэй байж байгаа. Бид нар хэдүүлээ нэг хэдэн нэгэндээ итгэсэн багын найз нар л нийлээл энэ дээр зориглоод орсон. Тэгэл одоо өнөөдөр ямар ч үсэн энэтэй ноцтол ямар ч үсэн муудун аваагүй л явж байгаа. Алтан дорнод Монгол компани захирал байсан одоо PowerShock нэгэн ярилцлагыг өгсөн. ЕТV телевиз гэхдээ онлайн ярилцлага байсан л да. Тэн дээр бол их ноцтой юм ярьсан. Жишээ нь одоо нефть боловсруулах үйлдвэр барья гэд Улаанбаатараас 60 км зайтай газар гэд төсөл өгөөд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихэд байхад баярын засгийн газар энийг дэмжээгүй. Яагаад гэвэл баярын өөрийнх нь нөлөөнд байдаг 3 нефтийн компани эрх ашигыг хөндөх гээд байсан учраас гэсэн. Дээрээс нь Сүү Батуулт мөнх хөргөл улсын хурлын дарга байсан одоо хууль зүйн сайдаас нямд орж байгаа нэрийг дурдж ярьслаа өгсөн шүү дээ. Та тэрийг үзсэн үү? Би тэр нэвтрүүлгийг дараа нь бичлэгийг олж үзсэн. Бүтнээр үзсэн. Зөв би зүгээр их товчхон тайлбарлахад бол зүгээр тэр PowerShock гэж хүнийг би их сайн тань энэ хүмүүсээс илүү. За яг хоо манай хүн бол хувь хүнийхээ хувьд бол энэ хүмүүстэй хинтэнш бараг гар барьж үзээгүй дээ. Таних нь бисээ. Одоо үнэлт дүгнэлт өхн үтэй хэл. За дээрэс нь манер нэг Монгол улсын нийгэм эдийн засаг улс төрийн нэг үнэлт дүгнэлт өгөөд ахаар манай хүн ч бас нэг тийм хүн биш яг үнэндээ. Зөвхөн яг нөгөө тухайн үедээ өөрийнх нь бас нэг хөөсрүүлж ийсэн бизнес нь өөрөө төсөл нь санаархал нь яатсандаа нэг жоохон өшөрхөх, гоморхох нэг ийм өнцгөөс хандаж өнөөдөр нийгэмд арчсан нам ялчлаа гэдэг тийм нэг жоохон нэг их л тийм явцуухан их тийм жижигхэн өнцгөөс асуудалд хандаж өнөөдрийн ялагдсан гэдэг нөхдүүд рүү их тийм хурц дайрсан тийм нэг ярьцлага телевизээр өгсөн байсан. Тэр яг баталгаатай хэлэхэд энэ манер бол тэр хүмүүсийг үнэлт өгнөх нь үтэл гарч ирж үзээгүй таних ч яг үнэндээ. Зөв өөрөө бол айгүй тийм хилмигтсэн их том баялаг хөрөнгөө алдсан мэтэр бас их тийм дүр эсгсэн юм байлээ л дээ. Тэр одоо айгүй том нефть үйлдвэр барьж ийсэн эднэргээд тэр нефтийн үйлдвэр мүлдвэрсэд авах явахдаа бид нар чинь бүгд л бас л банкны санхүүжилт зээлээр баригдчихсэн. Тэр үр төлбөр зээлийг би өнөөдөр төлөөл явж байгаа. Тэр тухайн үед бас нэг жоохон өөрийн романтик сэтгэлгээгээр асуудалд хандсан. Өнөөдөр Монголд Оросоос түүхийн нефть оруулж ирээд Оросын нефтийн зах зээлийг хаагаад энчээ манер Монголын нефтийг хангачих шиг юм утоп жоохон романтик юмнууд тухайн үед их ботцсон. Тэгээд яг нөгөө гадны хүний Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтын жишгээр 10 төгрөг оруулсан бол тэрийгэ 50 төгрөг гэж бүртгэдэг. 50 төгрөг оруулсан бол тэрийгэ 500 төгрөг гэж бүртгэдэг. Ийм жишгээр л нэг гоё мөнгө хөөсрүүлж ийсэн тухайн үед нэг компани үнэлгээ хийх гэл нэг иймэрхүү цэвэр нэг иймэрхүү одоо юу гэдгийг нэг махинац маягийн юмнууд руу их харагддаг юм дэрнэ.
PowerShock 97 онд Монголд орж ирсэн тийм үү? 2007 онд гарсан гэж байна шүү дээ. 10 жил Монголд байсан юм шүү дээ. 10 жил Монголд байгаад бизнес хийх гээд явсан хүн одоо манай төрийн томчуудаа огт уулзаагүй явлаа гэж юу? Уулзах нь уулзж исэн байх уу? Их олон хүмүүстэй мэдээж хэрэг тэр том мөнгөний эргэлтэн дээр явж исэн, том асуудлыг эрхлээд явж исэн. Тэр чинь өөрөө хүртэл дипломат номертой машинтай ерөнхий сайдаас дутахарг бол урд хойно баахан гүпэртэл давхдаг байсан хүн л дээ. Тэгэхээр мэдэх одоо тухайн үеийн улс төрийн томчууд зүгээр яг би яг сүүлийн үеийнхэн тэр манерыг үндсэндээ тэр үе чинь манертыгаа тоож харьцаарчгүй амтан байсан юм чинь тэнгэрийн үнэл байсан юм чи одоо зүгээр балраад Орос руу явцсан хойно их л янз янзын нөө тодгүйсэн хүмүүстэйгээ уулзаж цаг өгж өөрөө урилга өгж уулздаг байсан тэднэрийнх нь нэг нь биел байсан баг. Тэгтээ бас яг би бас нэг Орос хэлний нэг жоохон барьергүй тэр одоо харилцаа холбоо Оросуудтайг ажиллаж исэн туршлага энэ дээрээгээр манертай чөлөөтэй харьцдаг байсан. Зүгээр манерийн хувьд бол яг надад өгсөн мэдлэг ойлголтын хувьд манер тэр нөө муу хэлээд байгаа тэр улсуудтайгаа бол тийм төдийлөн харилцаа бол байхгүй. Тэр л худлаа. 97 онд PowerShock-ыг энэ компанийг байгуулж хагаад Монгол улсад одоо татвар төлөгчөөр эхний 3-т жагсдаг компани байсан гэсэн үү? Энэ тэгсэн үнэ. Одоо тэр тухайн үед мэдээж хэрэг үйл ажиллагаа явуулж явах чинь яг тодорхой олборлолтоос шалтгаалсан одоо олборлолт нийгмийн даатгалын шимтгэл ажиллаж байгаа ажилчдаа орон тооноос шалтгаалж байгаа. За мэдээж заавалчгүй төлөгдөх ёстой тэр нөөт. За импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмж техник төр төлөгдөж байгаа гайлын албан татварч гэдэг юм. Энэ олон төлөлтүүд тон үзүүлэлтүүдээр мэдээж хэрэг тэр том үйл ажиллагаа явуулж исэн том тоонууд өгч исэн. Тэгэл тухайн үед нэг жилд нөгөө тэргүүний манлаа татвар төлөгч гэл нөгөө гоншингууд баярын бичгнүүд дүүрэн л байдаг юм байна компаниар. Одоо та ер нь мань хүнтэй уулзсан уу? Хамгийн сүүлд хэзээ уулзав? Би одоо сүүлийн үеднийх харилцаа холбоогоосоо даах юм байхгүй байгаа нэг уулзах гадаах шаардлагач гардаггүй. Тэгээд одоо яг бас бидний хооронд ч гэсэн бас нэг үл ойлголцлоо тодорхой хэмжээнд бас байдаг. Нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Одоо гоншгоноод яах вэ гэдэг шиг. Тухайн үед битүү тэгэл бас 8 хийцэн шүү дээ яг үнэндээ. Тэгэл дараа нь өө чи намайг ингэчч тэгчч гээ одоо гоншгоноод явуултаа нь биш. Зүгээр яг бас жоохон жудаггүй худлаа загинцсан яатсан юмнууд зөндөл байдаг л да. Тэдний цаг хугацааны явц дийл гардаг. Одоо тэр болгон дээр гомдоол уцтаал чи намайг ингэсэн байна гэж ярилтай. Утгагүй шүү дээ. Өнгөрцөн юм чи. Та өмнө нь дархны төмөрлөгийн үйлдвэрийн захирлаг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэтэл дархны төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаад 15 тэрбумын ашигтай ажилласан. Их сайн ажилласан гэсэн мэдээлэл нэг хэсэг хэвлэл мэдээлэлээр явжсэн. Гэтэл таныг төмөрлөгийн үйлдвэрийн даргынхаа албан тушаалыг өгснээ дараа таныг гинт баривчилсан. Тэр ямар асуудлаар баривчилсан бэ? Таныг нэлээд удаан хорьсон санагдаад байна юм. Би төмөрлөгийн үйлдвэрийн дараагаар 2006 оны 4 сараас эхлээд 2009 оны 9 сар хүртэл ажилласан. 3 жил гаруйтай хугацаанд. Ашигтай ажилласан гэвэл ашигтай ажилласан. Энэ бол яг тоон баримтууд, яг бүртгэлүүд, төрийн өмчөөрөө сангийн яамны дүгнэлтүүд тушаацсан мөнгнүүд нь л үйж байгаа юм чи. Тодорхой шүү дээ. Ийм хэмжээний татвар тушаачлаа, ийм хэмжээний ашигтай ажиллаа гэд балансаа тайлагнаад энэ чи ашиг машигаа бүртгэл улсын 100% компани ч бүх ашиг орлогоо тэгэл тушаан шүү дээ. Тэгэхээр ямар би мөнгөд хэвлэл тушаах биш юм чи. Ашигтай ажилласан үнэн. Тэр цаг хугацаа миний ажиллаж явах цаг хугацаа бол хамгийн өндөр, хамгийн боломжтой, хамгийн өндөр ашигтай ажилласан үйл ажилласан үнэн. За тэр төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бас нэг гарцаа байхгүй амжилтын нэг хэсэг бол би тэр ашигыг дагаад орон нутаг тэр үйлдвэрийн хэмжээнд одоо ажлын байр гэдэг одоо гол том үзүүлэлтүүдийг бас айгүй огцом нэмэгдүүлж ирсэн. 300 орчим хүнтэй үйлдвэрийг хүлээж аваад 1000 гаруй хүнтэй үйлдвэр болгож ирсэн. 200 гаруй мянган төгрөгийн дундад цалинтай үйлдвэр хүлээж аваад сая төгрөгийн дундад цалинтай болгоод Эрдэнэтийн үйлдвэр дээр ажил хаялт болоод тухайн үеийн Эрдэнэтийн дараа Наранхууд захирал над руу уцтаж загинж ирсэн. За юу гэж? Чи огцом цалин нэмснээс болж Эрдэнэтэд ажил хаялт үүсээд баларж байна. За. Чи наад матха болмол эднэр гэж. Одоо бас тийм байдлын замчааны хүртэл тухайн үед ирж ирсэн. Тэгэхээр энэ эрг үзүүлэлтүүд мөнөөс мөн. За хамгийн гол том зүйл бол би энэ үйлдвэрийн өнөөдөр стратегийн орд гэж яригадаад байдаг. Энэ 5-7 оюутлоготой зэрэгцээд нэг хэмжээнд яригдаг төмөртөн орд буюу энэ төмөрийн хөдрийн гол том бассейн нөөцүүдийг би бүгдийн энэ лицензүүдийг
зохион байгуул, санаачилж Хятад Монголын хамтардсан Монгол талд нь улс төр бизнесийн нөлөө бүхий бас хүмүүсийн одоо юу гэдэг хамааралтай ийм том төслийг нурааж энэ төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр би 100% авч ирсэн. Төмөртэй ордог. Төмөртэй ордог. Хостуул төмөртэй ордог. Төмөртлөгөө гэдэг. Ямар компани мэдэлтэй лээ? NBLT гэж компани байсан. За ингээд энэ компанийг энэ төмрийн хөдрийн орд газруудыг авахд ард олон нийтэд ойлгуулж, ажилчдад ойлгуулж, бид нэр олон сар жигсаал цуглаа хийж, энэ төмөр зам амын хааж. Миний Монголын газар шороо хөдөлгөөнд жагсаад илүү. Яг зөв. Миний Монголын газар шороо хөдөлгөөн чинь бидний хамтрагчаар орж, бид нарыг дэмжиж, хамтарч энэ цар хүрээгээ нэлээд том төмөр зам бас хаасан. Тэгсэн тухайн үед чи одоо энэ Батсандангийн Хусыг хөрлөн гишүүнчийн хүртэл хөдөлгөөн жагсаал хийдэг тийм стилийн хүн байсан. Энэ хүн хүртэл хамт ирээл дэмжиж байгаа шүүгээл бид нар ч гэсэн хамт ингээл явж лээсэн. Тэгээд ямар ч байсан шүүх мөхийн гадаа хүртэл жагсаал цуглаан хийж загнуулаад ингэж явж байгаа ямар ч байсан тухайн үед хэвлэл мэдээллээр Гамболд Дэмбэрэлтэйгээ нийлж, ахтайгаа нийлж энийг лицензийг хувьдаа авж ийн гэж маш их бичсэн. Тухайн үед энээс үүдээд маш их одоо анхныхаа жинхэнэ юу гэдгийг одоо дайсан ашиг сонирхлын зөрчилтэй улсуудыг өөртөө бий болгож эхэлж ийсэн. Зүгээр цаг хугацаа өнгөрсөн талаа үнэн юм бүх юм тодордог. Одоо 2014 онд та эргээд харахад бол энэ дарахын төмөрлөгийн үйлдвэрийн хувьцааг би эзэмшиж гинөө, төмөртөн ордын хувьцааг би эзэмшиж гинөө гэдгийг хэн ч гэсэн тод харагдаж байгаа хнаад бол юу ч байхгүй тэнд. Гэхдээ ямар ч байсан энэ улсын төрийн гэсэн олныг хамаарах, олонд ашиг хүртээлээ өргөх энэ үйлдвэрийн энэ том гол нөөцийг бий болгосон. Энэ дээрээс биш тэр үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн байшин барилга нэг сонирн биш шүү дээ. Түүхийд нөөц гэдэг нь өөрөө хамгийн том сонин зүйл байна. Тэгэхээр энэ маань өөрөө хэдэн зуун сая тонноор үнэлэгдэж байгаа. Хэдэн зуун сая одоо ирээдүйд боломж бололцоогоор ингэж үнэлэгдэж байгаа уул уурхайн том төсөл нөөц. Энийг гарцаа авахгүй би яг өөрөө санаачилж өөрөө зүтгэж хийжсэн энийг бол хин. Тухайн үед хэвлэлээр гарч ирснийг яг санаж байна. Дэмбэрэл дүүтэйгээ нийлээд төмөртөн ордын лицензийг өөр дээрээ авч яана. Дархны төмөрлөгийн үйлдвэрийг бодоо олголоо гэл яваад исэн. Гэтэл зөрүүлээд 15 тэрбумын ашигтай ажилласан гэдэг мэдээлэл явсан. За ингээ асуудал намжлаа гэж ойлгосон. Гэтэл тэнийг барьж авах хэрэгцсэн. Тэгсэн. Тэр чинь 2012 онд л доо 9 онд би ажиллаа өгсөн. 2012 онд сонгуулийн дараа юу өмнө үү? Дараа. Сонгуулийн дараа арчилсан намуудад засгийн газарт гарч ирээд. Тий. Би сонгуулийн өмнө юм байна. 12 оны 1 сард тийм. Тэгээд яг хуу тухайн үед авилгалтай тэмцэх газраас шалгаад тодорхой зарим нэг мэдээллүүдийн дагуу энэ үйлдвэр дээр ашигтай ашиггүй ажилласан, хууль зөрчсөн одоо ийм нөхцөл байдал байсан байж болцсохгүй гэдэг нөхцөл байдлаар шалгасан, эрүүгээ эрэг үсгээд. Тэгээд оргон зайлж болцсохгүй энэ тэр гэсэн нэг угаасаа нэг хэмжүүр шаардлагууд байдаг хуулийн. Тэрэнд нь тэнцээгүйгээс үүдээд намайг хорьсон. Хэр удаа хоригдсан? 2 сар орчим хоригдсан. Зөндөө утсан ба шүү. Тий, тэгээд шалгад дууссан. Бүх юмыг шалгад дуусаад тэгээд одоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэд дараа нь хэрэгсэхгүй болсон энэ хэрэг. Тэгээд таныг 2 сар хорьсон. Уушлал гуйсан уу? Гэхдээ яг нөгөө хуулийнхаа дагуу шалгах эрх нь бол энэ шалгах байгууллагад байгаад байгаа. Шалгуулах үүрэг нь бол одоо иргэн надад байгаад байгаа гэдэг утгаараа уучлалт гуйгаад ах чи юу ах вэ? Одоо шалгах үүргийнхаа дагуу шалгасан гэж ойлгоол, нөгөөтх нь шалгуулсан гэж ойлгоол. Ингээл ийм байдлаар л энэ хэрэг дууссан. Ашгүй цагаатчлаа гэл. Тий, ямар ч байсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг байдлаар л хэрэг нэрэхгүй болсон. Өнгөрсөн хавар бас дахиад тэнийг хорьсон. Тэр одоо бас их сонин нөхцөл байдал үүссэн л дээ. Одоо цагдаагийн байгууллагаас удаан хугацаагаар оргон зайлсан ч гэлээ одоо нэг тийм сонин шалтгаан дурдаад нөгөөх нь одоо тэр дархны төмөрлөгийн үйлдвэрийн өнөөгийн удирдлага нь өөрийнх нь хойрын төрөл садан тул гэмт хэрэгтэй холбогдолтой байж болзошгүй бичиг баримт алдагдах нөхцөлтэй гэдэг ийм үндсэн шалтгаанаар хорьсон. За. Яг нэг ч удаа зарлан дутах хуц өгөөгүйгээр. Жастин Батхүү дархны төмөрлөгийн үйлдвэрийг барьцаанд тавиад тэрнийх нь Батлан даалтыг төрийн хэмжээ хорооны дарга сугар гаргаад орж ирсэн 10 сая долларын та
Just компани данс руу шилжүүлсэн гэсэн мэдээлэл тийм хэвлэлээр явсан л да. Зүгээр яг хоо тэр нөхцөл байдал нь бол өөрөө дансны хуулга, банкны баримтуудаар нотлогдчихно л доо. Тэрэн дээр одоо яг хоо би тийм үнэн, тийм худлаа гэж ярих утгагүй. Тэр нь өөрөө яг өөрөө баримт, хуулга, банкны хуулга одоо хөдөлшгүй баримтуудаар нотлогдчих. Тэрнээс нь одоо сугарч гэдэг юм уу, гамбулч гэдэг юм уу янз бүрийн хүмүүс аваагүй байна. Энэ мөнгө нь бол банкны Just-ийн үр зээлэнд голомт банк суутгаж авсан байна. Энэ мөнгнөөс бол замаас нь хэн нэгэн аваагүй байна гэдэг бүх юм нь бол баримтуудаараа нотлогдоод гараад ирсэн. Зүгээр яг хоо процедурын хувьд бол жоохон тэр хорж шалгаж ингэж нэг жоохон ингэж байгаа нэг жоохон муухай эвгүй санагдсан. Муухайгаар барахуда ажил хийж явж байгаа залуу хүнийг 2 чудаа барьж авч хорчоод тэгээд тэрнийхээ төлөө уучлал нөхөн олгоор өгдөг тийм систем Монголд байдгүй юм уу? За тэр нөхөн олгуур гэж ярих юм бол өөрөө харьцангуй зүйл тийм ээ. Би эрүүл мэнд зэндэ болий зүгээр яг хөө хийж байгаа ажлынхаа өрөөнд эдийн засгийн үр ашиг, эдийн засгийн алдагдал гэвэл энэ чинь би нэр хүндээс гадна өдөр тутмын үйл ажиллагаагаа алдагдуулж энэ чинь хэвийн бус байдал үүсэж байгаа. Энээс болж үүсэж байгаа алдагдлууд гэх юм бол зөндөө их байна. Энэ мингээрөө ярих юм бол энэ чинь өөрөө их утгагүй зүйл болоо явчихна. Тэгэхээр яг одоо нэгэнтээ нийгэмд ийм хардлах сэрдлэгтэй нэг цаг үе байлаа. Одоо тэрэнд нь хардаг сэрдэгдэл ялаа. Одоо тэгээд яг одоо ажлын нэг хэсэг нөхцөл байдал гэж үзэл одоо тэгээд урагшаа хараад явахаас өөр одоо тэрэн дээр бас тэгэл гоншгоноол инглээ тэглээ гэл ингээд явах бол бас хэцүү л дээ. Гоншгонохгүй гэхээр номхон тийм ээ ноолоход амархан гихчээр бэсигээд таныг ингээд хорчдөг. Эсвэл хүмүүс за энэ гам болдвол ингээд гэмт хэрэгтэн бах өө гэж боддог ч юм уу. Ийм нэг ойлголт төрөхгүй юу? Энэ таны бизнес цаад болохгүй юу? За яг нөгөө жоохон хитрхи юу жоохон тийм нэг өөдрөг үзлэр хэлэх юм бол нөгөө үннээр явхад нөгөө үхэр тэргээр туулаа гүйцэн гэдэг шиг яг хоо ямар нэгэн тийм юм байхгүй гэдэгтээ өөрөө бүрэн итгэлтэй байгаа болохоор одоо тэрэнд бол хэмзэглээд юм уу яагаад ах юм алга зүгээр одоо тэгээд шалгах ёстой бол шалгана үз. Шалгалаа гэдэг янз бүрийн юм асуудал бол байхгүй. Зүгээр өнөөдөр ганцхан өөрийнхөө асуудал гэж ярихгүйгээр зүгээр ерөнхийд нь ярихад бид нар эдийн засгийн хувьд ийм өөрсдөө бас эмзэг цаг үед амьдарч байна. Өөрсдөө нэг ийм нэг хүн амын хувьд цөөхүүлээ байна. 800 жил Монгол улс байгуулагдсан цаг үеэс хойш бүр түүхтэйгээ олж утгах юм бол бид нар өнөөдөр дандаа л одоо кино түүх зохиолоор үзэхэд дандаа л нэг тийм нэгээ чадсан, алсан, хоорондоо тэмцэлсэн ийм цаг түүхээр дандаа яваад өнөөдрийг хүрчиж. Энэ нь микро хэмжээндээ мань мэт дээрээ байх шиг л байгаа. Макро хэмжээндээ тэр төрийн томчууд дээр бас харагдаад ах шиг байгаа. Тийм ээ. Хамгийн тэр томчууд хоорондын одоо үл ойлголцолч байдаг юм. Өс хонзонч байдаг юм уу, үл ойлголцол тэмцэлтэй янз бүр. Тэгэхээр зүгээр яг хоо би зүгээр боддгийм л да зүгээр. Бид нэр хэн нэгэн ах гэж их ярьдаг. Орос ах ч гэдэг юм уу, хятад ах ч гэдэг юм уу. Тэгэл саяхныг хүртэл одоо дөнгөж саяхан хүртэл том тийм сөргөлдөөнүүд их олон жил явагдлаа л да. Өргөн нарийн төмөр замч гэдэг юм уу. МСС-н Зүвженкон зөвч гэдэг юм уу. Тэгэхээр бид нэг л юмыг их сайн ойлгох хэрэгтэй. Бидний амьдралыг өөдөн татах, биднэрт тус болох, биднэрээс өөр хинч байхгүй. Биднэрт ямар ч ах байхгүй. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр гоё дипломат харилцаа олон улсын үг хэллэгэнд хууртаж тэр улсын ерөнхийлөгч уйлаад эднэрийг дагаж хоолоонч ирээд уйллаа гэж Путин уйлчлаа гэж нэг хаан хамаагүй орс хэлж мэдэхгүй орсын соёлыг судлаагүй дагаж уйлах гад эднэр тийм уянгаа хэлттэй байж болохгүй. Хитих зохиолын дуу, хитих энэ янз бүрийн уянгийн сериалууд үзсээр байгаад их тийм уярамтгай болсон юм шиг. Романтик болсон байна. Тэгэхээр биднэрт бол янз бүрийн тийм ах байхгүй. Өнөөдөр хүчрхэг гүрнүүдийн дунд завсар амьдарч байгааг бүгд мэдж байгаа. Бид нар өөрсдөндөө л найдах хэрэгтэй. Бид нар 3 сая төрсөн ах トゥ байх хэрэгтэй. Тэрнээс биш Орос ах бидэнд хизээч байгаагүй. 70 жилийн туршиж байгаагүй. Энэ зүгээр л улс төр байсан, систем байсан. Тэгж ойлгох хэрэгтэй. Хятад ах биднэрт байхгүй, Америк ах биднэрт байхгүй. Өнөөдөр зүгээр наад захын жишээнээр Америк ах тэр дэлхийн ах бусад оронд яаж хандж байна? Орос ах маань тэр өөрийнхөө төрсөн дүүнэртэй яаж хандж байна Украин мэт.
бид нар тэрэнд нэг уянга хэллээр Орос ах маань ирлээ, Хятад ах маань ирлээ. Просто бид нар өөрсөндөө найдах хэрэгтэй. Бид нар нэгнийхээ араас чанга хатгаад нэг жинхэнэ төрсэн ах トゥ 3 сая л болж чадах юм бол бид нар харин жинхэнэ амжилтанд хүрнэ. Тэгэхээр бид нар л ийм бодлоготой л амьдрах хэрэгтэй гэж би бод. Тэгэхээр энийг бас хүн болгон ойлгоосоо гэж боддгийн. Тэгэхгүй одоо янз бүрийн тэндээс нэг гинтийн surprise ч юм уу, гинтийн гоё бэлэг гайхамшиг бидний амьдралыг өөдөн татах юм хүрлийг огт хэрэггүй. Мэдээж хэрэг бидний жижигхэн хүн амтай үндэстэн тодорхой хэмжээнд өөрсдийнхээ дундаж давхархыг ядаж нэг 80% хүргэсэн чадaltaй болчихж байгаад дэлхийн тэр том интегралчлалт, глобалчлал гэдэг процесс руу ороод тэгснийхаа дараагаар магадгүй тэр дэлхийн зам ёсыг дагаад бус улс оронтой одоо ирлийзчих, нэгдэх, одоо юу гэдгийг нөгөө хэлт хязгаараа нээх тийм ээ, Европын холбооны улс шиг, Азийн холбооч гэдэг. Тэр процесс руу орохын тулд бид нэр өнөөдрийнхээ дороо буураа, мэдлэг боловсралгүй энэ жижигхэн бодлого энэ бүх юмнасаа салж жоохон хөгжих хэрэгтэй хурдхан шиг. Ингэжээж бид нартэй том тоглолт руу орно. Нөгөө хэсэг нөгөө төрүүлээ хөгжсөн нь бас нөгөөдөлдөө боломж олох талаасаа бодохгүйгээр хэтэрхий их дэлхийн стандарт руу яваад өөрөөсөө бид нар ингэсэн дэлхийн дүрм юм байдаг ингээд бас хатуурхаад ээж бас болохгүй. Тэгэхээр гарцаа авахгүй бидний нөгөө л Монгол төр улс байгуулагч 13 дугаар зуунаас эхлээл өнөөдөр хүртэл бид нэр хятадтай хайртай биш харилцаагаар хайрцсан шүү дээ. Тэгэхээр тэр процесс явах хэрэгтэй. Бид нар нэг сүүлийн 70 жилийнхаа Оросуудтайгаа харьцаж байгаа харьцаагаар ах мах гэд бас хууртаад төөрөд байх хэрэггүй. Яг л бид нарыг ах гээл хууртаад тэр хятадчин ах биш гэдэг хуурталтын явцад сүүлийн 5 6 жилийн дотор Оросууд л очлоо шүү дээ. 5 6 дахин өөрсдийнхөө төмөр зам усан портуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлээл өөрсдөө нүүрс төмөрийн өдрөө хамаагүй ихээр зөөдөг бид нарыг улагтаалаа хийж байгаа байхгүй. Бид нар тэглээгээд Путин ирлээгээд биднэрт юм өгөхгүй л байгаа зү. Өгийг гэвэл надад нэг $100 дайтал мэдрэмжтэй байгаа шнэ. Ганц тэрбум доллар өгөхөд. Айгүй энгийнээр хэлэхэд. Би нэг хүнд нэг $100 өгөх тань л байгаа. Тэр улсад. Тэгэхэд тэхгүй л байгаа зү. Бизнес эрхэлж байгаа одоо ингээд зовлонгийн үзэж байгаа хүний хувьд яг юу саад болоод байна? Биднэрт хамгийн том саад болж байгаа юм бол бидний эргэн тойронд бидний сонгож гаргадаг улс төрчдийн үзэл бодол болон үйл ажиллагаа. Хамгийн их сүүлийн үед одоо бүр дээд үсэх оргилдоо хүрч байгаа энэ популизм гэдэг ойлголт. Энэ популизмаа дагаад энэ популист үзэл баримтлаа хэлсэн ярьсандаа бантаад энэндээ нийлүүлж өөрөө тэрийгэ бурууга мэдсээр байж тэрэндээ холилдоод орооцолтоод ордог. Эцэн нүрэнд. Энэ нөхцөл байдгийг бол хамгийн их хүнд байдалд оруулж байгаа. Жишээлбэл одоо зөвхөн ганцхан манай алтны салбар дээр ярихад л тийм ээ. Энэ алтны салбар гэж өөрөө их товчхоноор хэлэхэд зах зээлийн эдийн засаг руу дөнгөж 90 он гараад орж байхад одоо Монгол улс анхны ерөнхийлөгч очротгоо хамгийн зоримог алхам хийж энэ алт хөтөлбөр гэдгийг одоо бас зоригтойгоор шийдвэрлэж тийм ээ. Өөрөө энэ алтны салбар маань өөрөө одоо тэр 10 жилийн хугацаанд одоо энэ нүүрс төмрийн хөдөр энэ уул уурхаан салбар өөрөө гарч ирэх цаг үе хүртэл Монгол улсын эдийн засгийн гол нуруунд дээр авч явсан том уул уурхаан цорын ганц салбар авчиж байгаа. Алтны салбар. 300 гаруй компани алтны энэ салбар дээр үйл ажиллагаа явуулж байна. Популизмыг дагаад энэс үүдэлтэй хамгийн ихний 68% гинтийн ашигын дотор энэ компани 68 таарах төрлөө гэдэг. Ястаа гоё нухсалсан тийм ээ. Тэгсэн. Энэний үүдлээс 300 том татвар төлөөгч, валютын санг бүрдүүлэгч, эрдэнсийн санг бүрдүүлэгч 300 компани 30-40 хүртлээр цогсож байгаа. За энэний дараагаар шил дараад урт нэртэй хууль гээд байгаль орчиндөө нэг хайртай хэдэн хүмүүс байгаль орчныхаа эсрэг хууль гаргачихж байгаа. Популист нөгөө үзэл баримтлаа олон нийтэд ярихаараа нэг байгаль орчинд хайртай уул ус модыг хайрлаж байгаа нэрийдлэр гаргачихж байгаа. Амьдрал дээр өнөөдөр 5 жилийн дараа эргээд харахад би болсон явдлыг ярьж байгаа ш тэрнээс хүнийг хий өмөр үтгэж байгаа. 5 жилийн дараа эргээд харахад энэ урт нэртэй хууль маань байгаль орчинд ээлээ өгсөнгөө л ээлээ өгөөгүй. Энэ нь нэгдүгürt эдийн засгийн хувьд маш их хохиролтой болсон. Хуулийн дагуу тухайн үед үйлчлэлээс хуулийн дагуу компаниуд зөвшөөрөл аваад хөрөнгө оруулалтыг банкнаас зээл аваад байдгаа хийгээд үйл ажиллагаа явуулж байгаад нэг өдөр тэрийг зогсоогоод бүх юм нураачиж байгаа. Нөхөн болохоор амлцсан. Нөхөн болохоор өгөөгүй. За дээрэс нь ингээд эзэнгүү орхигдсон талбаанууд дээр чинь
эзэн компани байтугай өрөөсгөл нөгөө нинжа эднэр гэдэг ийм шин нэр томьёо үзэгдлүүд гарч ирээд эний чинь ухдаг. Гэхдээ нөгөө эн чинь өөрөө хориотой эзэнгүй зүйл болцсон болохоор эргээд нөхөн сэргээх хариуцлагатай эзэн байхгүй. Энэ цаг үед нэмэгдсэн байгаль орчны хохирол нь үйл ажиллагаа явуулж исэн цаг үеэсээ хэд дахин илүү болчихж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө байгаль орчныг хайрлаад ийн үү сүйтгэхэд байгаа хууль үү гэдэг. Тэгэхээр энэ дээр санаатлагч зарим нэг гишүүд нь болохоор шоронд хийгээж цаазаараа аваач гэсэн баг байдалтайгаар асуудлыг ярих гэдэг те. Тэгээ бидний яг нөгөө түрүүний таны асуултаа айгу уйлд байлгаад маш өрөөсгөлөөр асуудал ундаг. Нэг хэдэн аж ахуй эрхлээд баялаг бүтээж байгаа гэж зарим нэг нь яриад байдаг. Баялаг бүтээгч гэдэг их гоё нэр томьёогоор. Энэ хэдэн компаниудаа нэг тийм дайсан мэтээр хардаг. Энэ айгу муухай те. Энэ улс төрчид маань нөгөө энгийн баялаг бүтээдгүү масс сонгогч нар таалагдахын тулд цөөхөн хэдэн ажил хийж байгаа татварын дийлэнх 80-90% бүрдүүлж байгаа компаниудтайгаа тийм харьгасаар муухайгаар ханддаг. Дайсгансан байдлаар цэвэр дайсгансан байдлаар. Ийм дайсгансан байдлаар хандсараад өнөөдрийг хүртэл гадаад зах зээл үн ханш гэхээсээ илүү дотоодын ийм дайсгналц маань өнөөдөр эдийн засгийг бараг 50-аас дээш хувьд нь унгачаад байгаа. Нөхцөл байдал бол ердөө л тэр. Тэгэл энэ дайсгналц маань нэг нэгнээсээ давах гэсэн популист үзэл баримтлууд, ийм худлаа хоосон хийрхлүүд эргэл яг бид нарыг бизнест уг нь гай болохгүй явах хэрэгтэй шүү дээ улс төр. Тийм туслахгүй маа гэхэд одоо нөгөө бизнесийнх нь хилдэг штэ. Одоо дэмчгээ болио бити саад болооч л гэдэг. Саад болохгүй байх нь өнөөдөр баг чухал болчиход энэ л да дэмжих гэхээсээ илүү бити саад болооч л гэж байгаа. Тэгэхгүйгээр ингээд нөгөө мэдээлэл мэдлэггүй ард түмний чинь турхирдаг. Худлаа ярьдаг, худлаа мэдээлэлээр цэнгэлдэг. Тэнгүүт нөгөө ард түмэн чи өөрсдөө ингээд бүр нөгөө мэдээлэл мэдлэггүй улсууч нэрээ тийм ч юм болов. Энэ мундаг том төрийн түшээ хүн хэлж байгаа юм чин гэдэг байдлаар асуудалд хандаад нөгөө юм руу чин эргээд өөрсдийнх нь баталсан хуулийг зөрчих байдлаар ханддаг. Нөгөө нинжа, нөгөө орон нутгийн иргэд. Бид нар ер нь 70 жил явсан парилтар сэтгүүнээсээ салж чадахгүй байгаа юм шүү. Одоо баян хүн харахаараа үзэн яддаг. Том компани болохоор энэ бол одоо үндэсний хэмжээний дайсан болдог. Эзний захирлын олигарх гэдэг, луйрчин, дээрэмчин гэдэг. Энэ бол зүгээр нийтлэг хандлага болсон юм шүү дээ. Манай хэвлэл мэдээллийн ч гэсэн ер нь одоо том болж байгаа компаниудад их дургу эзний олигарх гэж бичдэг ч юм уу, дээрэмчин, луйрчнаар нь дууддаг. Ийм байдал та нарт маш их мэдрэгддэг үү? Яг үнэ. Энэ бол одоо яг нийгэмд хамгийн их буруу үүсэж байгаа нөхцөл байдал. Тэгэх гээд байгаа бол хуулиа өөрчлөөд систем өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар 90 онд зах зээлийн эдийн засаг руу ороод арчилсан либертар эдийн засгийн онол монлыг дэвшүүлээд ингээд өнөөдөр амьдрал явж байгаа тэр яг дүрмээрээ тоглох хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэгнийгээ жоохон ажил хийж байгаа нэгнийгээ олигарх гэж хочлол янз янзын байдлаар буруу талаас нь сурталчилж нийгэмд ард түмэнд олонх масст буруугаар таниулж ингэж одоо хорлон сүтгэх ажиллагаа их явуулдаг. Яг үнэндээ бол тэр Монголын олигархууд гэдэг байгаа нэг хэдэн компаниуд байгаа л да өөрхийн амьтаа. Эднэрийн бүх нийлбэр дүнгуудын нэмээд үзэхэд дэлхийн тэр бомбнууд гэдэг байгаа Forbes-ийн жигсаалтанд байгаа нөхдүүдийн 100 дугаар орин орохгүйс Монголын бүх компаниуд нийлээд. Бид нар ч өөрөө 20 жилийн настай ийм зах зээлийн эдийн засагтай улс оронд өөрхийн амьтад нөгөөдүүл нэг янз янзын аргаар татвараа нууж нэг үзэл ил гаргаж нэг үзэл, аргалж нэг үзэл, янз янзын байдлаар явал зүдэрж ядж байгаа нэг хэдэн энэ компаниудаа ямар их хад үзэл. Манай татвар өндөр байна тийм үү? Тийм учраас татвараас нуугдчихэв. Тийм учраас нэг компани маш олон 10 жижиг охин компанитай болж байна. Яг үнэ. Тэгж ойлгож болох уу? Яг үнэ. Үндсэндээ өнөөдрийн манай татварын тогтолцоог улс төрчид энэ салбарын сайд нар юу гэж ярьдаг вэ гэхээр Монгол шиг сайхан жижигхэн баг татвартай 10% татвартай улс байхгүй л хамгийн бага гэж ярьдаг ш манай хаач. Дэлхий дээр хүртэл хамгийн бага нь баг татварын диважин гэж ярих гэдэг. Яг үнэндээ бол ийм жижигхэн хүн амтай үйлдвэрлэлийн цаг уурын ганцхан улирлын үйлдвэрлэл барилга цаг уурын нөхцөл байдалтай дээрээс нь ийм нүүдэлчин менталитэтэй ийм ард түмэнд тэр 10% татвар гэдэг чинь мэдрэмжийнхээ хувьд 80% татвар шиг мэдрэгдэнэ. Нэгд нөгөө талаас 10% татвар чинь ганцхан биш маш олон 10% татвар байгаа. За хүн ам нөөт аж ахуй нэгж
За аж ахуй нэгчин дотроо 3 тэрбум хүртэл 10, 3 тэрбумаас жоохон дээш чи ашигтай болчиход 25. Гэт ингээд энэ олон аргууд чи явсаар байгаа. Тэгсээр байгаа эн чинь ашигт малтмлын нөөц ашигласны татвар инээ тэрэгээд ингээд явсаар байгаа эн чинь бараг 70-80% хүрнэ. Нэг талаас. Нөгөө талаас энэ нөгөө жижигхэн насжилттай энэ хідэн компаниудаа дэлхийн тэр 200-300 жилийн компани бизнесийн харилцаа өгч улс орнуудынхтай харьцуулах гэдэг нь энэ айгүй өөрөө тэнэг асуудал байхгүй. Зүгээр одоо бизнес эрхэлж байгаа хүнийхээ хувьд энэ бизнесийн салбараар одоо юу гэдгийг тодорхой хугацаанд бас нэг зовлон жаргал дунд нь холилдоод явж байгаа хүнийхээ хувьд хэлэхэд бол энэ компаниудыгаа нэг жоохон хөл дээр нь босгож томруулж хүчрэг том компани болгох. Тэрнээс задарж 50 MCS, 50 номинч гэдэг юм уу 55 богд байгуулуулахгүй төлөө том үндэсний том авраг компаниуд гаргах боломжийг олгох үүднээс энэ ашигын татварыг ядаж авахаа болох хэрэгтэй. Нойлох хэрэгтэй. Тэгжээж над компаниуд ч өнөөдөр нэгдэж том компани болж төр өнөөдөр барьцаанд орж бонд усгадаг биш. Компаниуд өөрийнхөө хариуцлагынхаа хүрээнд эрсдлээ хийж гаднаас бонд зээл босгодог, хөрөнгө оруулалт оруулж идэг ийм чадвартай нөхцөл байдлыг энэ төр нь өөрөө бүрдүүлчих хэрэгтэй байхгүй. Тэгжээж эдийн засгт зохистой ийм нөхцөл байдал үүсч үр ашигтай эффектүүд гарна. Орлогоо нуугаад тайлбар өгж байгаа юм чинь улсын статистик мэдээж худлаа гарна. Мэдээж хэрэг өнөөдөр хүртэл бүх статистик эдийн засгийн мэдээ худлаа штэ. 2007 онд нэг та санаж байгаа бол татварын өршөөл гэдэг нэг юм хийсэн. За тэрэн дээр их олон хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Дийлэнх компаниуд мэдээгүй, цөөхөн хэдэн том компаниуд мэдсэн ч гэх тийм ээ. За хин мэдсэн ч мэдээгүй ч тийм юм хийгдсэн үнэн. Татварын тодорхой хэмжээний одоо алдагдлаа одоо янз бүрийн нотой юмнуудаа баллуурцсан. Тэр боломжийг хуулиар болгосон. Гэхдээ орчин нь өөрөө бүрдээгүй цагт эн чинь дахиад буцаал бохирдчихж байгаа. Эргээд орчин өөрөө бүрдэж байна. Одоо дахиад эдийн засгийн өршөөлийн хууль ярьж байна. Эдийн засгийн өршөөлийн хууль бол яг одоо бол үнэндээ бол яаралтай хийхгүй болохгүй зүйл. Энэ эдийн засгийн өршөөлийн хуулийг яаралтай хийж энэ хэдин компаниудаа нэгдүгürt боломж олгох. Нөгөө талаасаа орчноо энэнтэйгээ цуг орчноо сайжруулах хэрэгтэй. За хамгийн гол энэ дээр нэг яригадаад байгаа зүйл бол энэ нөгөө эдийн засгийн өршөөлөө дагаад нөгөө бидний нэг чи баян чи ядуу чи их эзэн чи бага эзэн гэдэг юм уу энэ тоорн нэг зэвсэг болдог янз бүрийн нөхцөл байдлуудаа нэг нойллоод бүгдэндээ одоо яг үнэндээ энэ 20 жил 20 гаруй жилийн арчилсан нийгэм бид нар шилжсэн цаг үеэс хойш энэ бизнесийн цаг үед бол гэмт хэрэгт холбогдоогүй та бидний хинч байхгүй штэ. Гэмт хэрэгтэн болгож харъя гэвэл хэнийг ч гэсэн болгож харж болно. Тэрэн дээр ямар нэгэн гэмт хэрэгийн үйлдэл олдно. Яг бол өөрөө орчин маань тийм болохоор хүн хүссэн өрөөгөө тэрнтэй орооцолтсон л байдаг. Тэгэхээр энийг өөрөө сайжруулж цэвэрлэж бүх хүмүүсээ нэг одоо хин нэгнээсээ барьцаагүй хин нэгнээсээ тийм нэг харт түүхгүй болгоод ийм бүгдэнд нь шинээр зөв гараанаас ажиллах боломжийг олгож өгөх хэрэгтэй. Би тэгж л боддог. Та ингээд бизнесийн тухай нэлийн зөв ярьж байна гэж би ойлголоо. Гэхдээ таны бизнесийн түүх юу вэ? Та анх ямар бизнесээс эхэлжсэн? За ястаа анх бизнесийн түүх гэж ярихаар ч одоо хаашаач одоо 10 жилээсээ л одоо 8 панз янз бүрийн жижиг сажиг юмнууд хийдэг л байсан. Сэтгүүл плакатнаас ахуулаад тэгэл дараа нь видео гаргаад тэр дөнгөж 10 жил төгсөж явах цаг үед чинь Орос 10 жил 89 он төгсөөл гараад ирчих ч одоо бид аль сургуулийг төгссөн даа? Би Орос 14 тухайн үед нөө зөвлөлтийн 14 дугаар дунд сургууль гэдгийг төгсөжсэн. Тэгээд яг төгсөөл гараад ирэхээр чинь нийгэм өөрөө яг шилжилтийн үеийг эхэлчихсэн шүү дээ. 89 онд. Тий 89 онд 10 жил коммунист онд яг коммунизмын их орныхын сургуульд төгсч хөрчин коммунизм худлаа байсан юм аа бүх юм доллараа гэдэг ийм амьдрал хүлээгээд ирэхээр чинь одоо унтрах, шантрах санаагаар унах одоо төөрөгдөлд орно үстэй хүн чинь бүр. Тэгээ тэр үед чи одоо нийгэм өөрөө өөрчлөгдөж байгаа юм чинь. Мэргэжилтэй боловсон хүч нөгөө мундаг эдийн засагч эмч багш бүгд л бенжин мянган зах дээр л амьдралаа залруулах тийм нөхцөл байдал үүссэн шүү. Тэгэхээр чи тэр боловсрал диплом тэр бүх юм чи ямар ч үн цэнэгүй хэрэгцээгүй зүйл болж харагдсан байхгүй. Тэр үднээс л яг л ганцхан 8-нд л орсон. Бенжин мянган 8 зах дээрч байсан. Энэ ганцхан 8-аар нь явсан бүх одоо юу гэдгийг тэр цаг үеийн бүх юмд л оролцоол орооцолтол ах нарын хажууд бацаан гэж хэлэгдээл
Гахаа зөөгөл. Тэг гахаа зөөгөл тэгэл спиртинч зөөгөл хураагдаад бүхэл шатаар нь явсан. Тэгэл яг тогтвортой яг үгдгийн одоо нэг тийм нэг зөв зохистой тогтвортой нэг жоохон онолтой тийм бизнесийн үйл ажиллагаа бол 2000 оноос хойш эргэлж гисэн. Би таныг ингээ видео үзүүлдэг байсан гэж сонссон шүү дээ. Үнэ. Орцны хонгол монгол хөдөө гадаа яваад. Тэгсэн. Тэр чи яг тэр үед видеоч ховор байсан. Хөдөө орон нутаг байтугай хотч тэр видео мэдээж ховор байсан юм чи. Хотод үзүүлэхээр баригдчдаг, торгуулчдаг, хураагчдаг айгүй их асуудал байсан. Тийм тэгэхээр нь бас амхандаа тухайн үед л бас нэг жоохон мал сүрэг ихтэй, түүхий эд сайтай ч гэдэг юм уу, хүн ам ихтэй ч гэдэг юм уу. Тэрийг одоо амхандаа л өөрсдийнхээ хэмжээнд судалгаа хийгээл 89 90 оны үед чинь говь алтаа руу яваал. Тэгэл тент чинь нэг найзтайгаа, нэг дүү найзтайгаа нийлээл хамтраал видео эднэр гаргаал бас. Явсан тийм сонин эргээд гоё хийчих юм уу? Дурсгалтай түүх үзэндээ байгаа. Та тэгээ ямар сургууль төгссөн? Дээд сургууль. Би 10 жилдээ Францд үзчихсэн болохоор жоохон дөхөм санагдаад байна. Гадаадны дээд сургуулийн Францын ангид байсан. Өмнө ангаахын их сургуульд конкурс өгөөд унж ирсэн. Тэгээд гадаадны дээд сургуулийн Францын ангид байж байгаа. Дараа нь яг амьдралын шаардлага хэрэгцээ тулгагдаад санхүү эдийн засгийн дэдийн нэгдсэн бод бүртгэлийн ангийг оройгоор төгсөж ирсэн. Дараа нь Германд нэг бизнес эдийн засгийн чиглэлээр 2 жил суралцж ирсэн. Яг одоогийн нөгөө боловсралтай барууны сургууль соёлтой хүмүүсийн хажууд хэлэхэд Тэр нь тийм л юм хэлэх байх гэж бодоод ичмээр л Харвардын одоо Английн, Америкийн байхгүй тийм PhD ми байхгүй. Тийм мундаг боловсрал гуншин юм байхгүй. Цэвэр Монголын бүтээгдэхүүн. Монгол бүтээгдэхүүн ихэнхдээ хар практик онл уншсан ном үтсэн харсан юмор бол тэгэл явсаар байгаа л өнөөдрийг хүрээл явж. За ямар ч зүйл чамлахааргүй олон зүйл бүтээсэн ажлын байр хангалттай бий болголоо. Овоо хэдэн бас ажлын байрыг 3000 гарч корпорат зочид буудал таних тийм үү сүлжээ. Одоо Улаанбаатарт 2, Тэрэлжид 1 байна уу? Нүхтэн амд 1 байна. Нүхтэд байна уу тий? Одоо худалдаа аж үйлдвэрийн танхимтай ингэж нөгөө залгаа баригдсан корпорат зочид буудал байдаг штэ. Тэрийг болохоор одоо улсын хурлын гишүүн Дэмбэрэл дүүтэйгээ нийлээд Монголын компаниудыг хөрөнгө хийгээд тэр газрыг луурдэж аваад барьцсан юм аа гэд. Тийм яг хөтэ нэг тийм бас ганц нэг хүмүүсийн мэдээлэл явсан бахаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү сөрөг мэдээллүүд чинь бол нэг 2 3 хүнээс л гардыг штэ. Магадгүй тэр 99% нь бол эрг мэдээлэлтэй байдгийг. Тэгээд нэг 2 3 хүмүүсийн гаргасан сөрөг мэдээллийг айгүй тийм хурцаар хүлээж авдаг нийгэм угаасаа би тэгж ойлгодог. Зүгээр яг хөтэ үнэн мөн түүх гэх юм бол тэр мэддэг хүмүүс нь бүгд мэднэ л дээ. Энэ анх барилгын барих гал энэ Дэмбэрэл гэж миний ах энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын барилгын мөнгийг хятадын одоо олон улсын нэг байгууллагаас олж гуйж хандваар босгож ирээл нэг байшин хайрцаг бариад хандвын мөнгөөр энэ доторх офис зал танхимуудаа энэ хэдэн компаниудын мөнгөөр гаднах инженерийн шугам сүлжээ энэ нөгөө үүсэл ЦТП гэдэг энэ бүх том мөнгө шингэсэн дэд бүтцийн ажил энэ эргэн тойрон асфальтын талбай малбай энэ бүх юм тухайн үед нь одоо яг ахын цэвэр гуйлт өөрийнх нь ямар ч оролцоогүй тэр олон нийтийн байгууллагын нь одоо өөрийнх нь бас нэг сэтгэлийнх нь бас нэг тийм нэг өөрийнх нь тийм нэг хүслийн дагаж гуйлтыг биелүүлж хэдий банк янз бүрийн байгууллагад үр зээлтэй байгаа ч гэсэн тэрийг санхүүжүүлж албан ёсоор бүр санхүүжүүлж 800 орчим тэр сая төгрөгөөр тухайн үеийн өндөр бас мөнгөдөн тийм мөнгөөр энэ бүх ажил мажлын эргэн тойронд нь хийж бүсдэгч өгч ирсэн. Тэрэл гарцаа байхгүй юм. За тэр газрын хувьд гэх юм бол тэр танхим бол бас одоогийн тэр чи одоо 2000 оны ихээр тэр бүр одоогийн маршлын гүрний тэнд газар авцсан. Тэр чи Улаанбаатар чи одоо яг өнөөдрийн байрал дээр ч гэсэн зилүүд хөдөөдөө тооцогдох газар байсан. Энэ газрын зааж өгж хөөцөлдөж өөрөө авах гэжсэн газар мазраа зааж өгч тухайн үед одоо энэ Мегон бэнк болт гэж хотын дарга дэмжиж тусалж эднэр энэ газар мазрыг шийдэж өгч энэ бас миний оролцоо байгаа харцаа байхгүй. Тэгээ энэ ч одоо л өнөөдөр их барилга баригчаал эн чинь ингэж харагдаж байгаа болохоос биш. Тэр 2000 оны ихэнх үедээ бол эн чинь
хотын захын бас нэг хүн сэнэгүү зилүүд хоосон газар Тийм байсан. Тийм үнэн. Яг тий цаг үеэрээ хөөгд ярих юм бол яг л тийм нөхцөл байдал. Гэхдээ таныг ингээд цаг үе хөөгд ингээд ярихаар дээр үе урагшаа мэрдэг. Ингээ өөрөө чи харахаар айгуу залуу хүн ингээд оо бацаал гэдэг чинь хүмүүс. Ингээд та хиттэй. Би одоо 44 настай. Тэгвэл бацаанд орохоор бацаан орохгүй. Бацаан биш. Жохоо туранхаа болохоор бацаа харагдсан билгүй. Ер нь овортой байх нь таны овргүй байгаа нь давуу тал чинь юм уу эсвэл сул тал чинь болоод байна уу? За давуу тал юу яаж байх вэ мэдээж. Овргүй байх нь уу? Тийм бизнес. За бизнесийн төр захиргаатай харилцаад бизнесийн салбарт явж байгаа чи овргүй авах бол нэг сайн тал биш л те. Энд чинь хүнд нэг сайн харагдахгүй нүдэнд нь бахтан те сөрөгчтэй бид нар чинь өөрсдийн нэг уламжилт шин чанар чинь нэг сайхан гүзээтэй намптай нүдний шилтэй ч юм уу нэг сайхан тийм жоохон тийм бас нэг хөөрөг кармалцсан ч юм уу иймэрхүү байжээч бас нэг жоохон хүнд үнэлэгдэн шүү. Тааш нөгөө нэг тэр хип маяг нь одоохондоо суугаагүй л ах шиг байна л да. Тэгээд нэг давуу тал биш яач байсан. Хурдан мөр уяад хөөрөг хөрлөд явуу та. Байхгүй. Одоохондоо тийм үндэ хобби алгадаа одоо хоббигээд таны асуултыг төрүүлээд магадгүй хобби гэж асуух гэж байсан бол надад хобби байхгүй. Хурдан морч байхгүй, хөөрөгч байхгүй. Хуйгалсан машин. Байхгүй. Нисдэг онгоц. Байхгүй. Янз бүрийн гольф, сакс бол эдийн тоглолт гэсэн. Яста цэвэр нөгөө өөрийнхөө хийж байгаа ажил жоохон тийм нөгөө өөрийнхөө хувьд нэг жоохон тийм хобби болгоцсон юм уу да. Тэрэн дээрээ жоохон ингэ халуурал хийдэг. Тэрийг өөрийнхөө амьдралын. Гэтэ таны бие жижигч бэлчээр том юм шиг байгаамаа. Инх баяр гээл нэг хүнтэй хоололдог, сүү батуулд, баяр одоо ер нь холбогдоогүй хүн алгаа. Тэр ч одоо бас зүгээр бас жоохон цуурхал талтай байж магадгүй байх. Зүгээр нөгөө төрийн компани ажил хийж байхад бол тухайн үеийн төр засгийн сайд дарга нар томчуултаа харьцдаг байсан. Сайн байна уу? Ажлаа тайлагнана. Тухайн үед бас өөдрөг жоохон романтик сэтгэлгээгээр хандаж одоо бас өөрийнхөө мэдэх чадах зах зээл дээрээс хичдэг юм уу одоо Оросын том тэр бомтнуудыг Монголд авчирч тухайн үеийн одоо ерөнхий сайдд нартай танилцуулж уулзуулах эднэр тиймэрхүү ажлуудыг бас хийж л явсан. Амхандаа л бас Монголд томхон хөрөнгө оруулалт оруулчаасаа том хүнд үйлдвэрийг санхүүжүүлчихээсээ эднэрс бүтсэн юм байхгүй л дээ. Тэнийг ингээд бизнес хийгээд явж байхад чинь улсын хурлын гишүүн ах чинь ахын чинь нэр гайвалдгүй. Года гай нэх болоод ах юу ах вэ? Манай хүн чинь ер нь угаасаа нэг тийм хүнд гай нэх тарьдгүй тийм бас дөлгөөхөн хүн шүү дээ. Хоргүй хүн гэдэг юм уу да. Өөрөө нэг яг хийж байгаа болгоны чи их хурлын гишүүнтэй холбоод идэг. За ингээд луур хийгээд авсан гэдэг. Йоо тий яг мэд хүмүүс нь бол тэгж ярихгүй. Яг огт мэдхгүй тийм мэдээлэлээс жоохон хоцрогдмол тиймэрхүү угаасаа энэ жижигхэн зах зээл шүү дээ. Улаанбаатар хот чинь л өнөөдөр Монголын үндсэндээ хов жив мэдээллийн зах зээлийг тодорхойлж байгаа бол салбар шүү дээ. Тэгээ нутаг бүс шүү дээ тий. Энэ бүс дотор нэг сая 200 мянган хүн амьдарч байгаа гэдэг идэвхтэй улс төр бизнест нийтний явж байгаа. Тэр усууд дийлэнх нь мэдэндээ. Тэмбэрл өөрөө ямар нэгэн мөнгө төгрөгөнд орооцолтдгоо, сонирхолгүй, тэр төлийн хүн биш. Дүүнүүл тийм 8 чин, ийм чин, ийм юм гэдэг бүгд ялах салгана. Тэр утгаараа бол гайгүй би нэг ахыгээ тийм юмд одоо надад гай боллоо. Над тэгнээс болж инглээ гэх юм байхгүй. Бусад амьдаа нуттайгаа та хэр холбоотой байдгүй? Харин наадах чаа олон гам болдууд биш үү? Бага. Шүд гам болд, уруул гам болд, хамар гам болд. Энд чи юу лтэй. Тэр нэг юун дээрээс бас уншижсэн юм аа нэг Монголын хамгийн их түгээмэл нэр гам болд гэсэн. Хамгийн их 13 мянга гэдэг гэсэн гам болд гэсэн. Тэгэхээр нөгөө гам болд ах нартай их найз гам болд найз ч байгаа, гам болд ах нар ч байгаа. Тэгэл яг нөгөө их олон гам болд байдаг болохоор бодвол нөгөө юу гэдэг юм шиг байна. Нөгөө нэрийг ялгах нөгөө нэр томьёонууд байдаг юм шиг байна. Тэгэл би ч бас нэг хамар гэдэг хочлогдсон. Уруул гам болд гэж байгаа бас миний нэг дотны найз ах. Тэгэл одоо Дэлдэн гам болд гэж бас нэг найз байгаа. Тэгэл одоо та бүхэн мэдэндээ тэгэл хөлбөмбөгийн холбооны бас нэг ах байгаа. Найз ах одоо морь гам болд гээл те. Улс төрийн дотор ч гэсэн зөндөө олон гам болдууд үйдэг гэсэн халдсан гам болд эднэр гээл те.
Таны нэр орсон Хамар Гамболд гэдэг нэртэй холбоотой онигоонууд байдаг. Та мэдэх үү? Би нэг ганц нэгийнх нь юу мэднэ. Яриач ганц онигоо ярьж өгöd гэдэг нэвтрүүлгээ дуусгая. Тий, би нэг олон жилийн өмнө нэг хамрын хід дээр явж байгаад тий. Тэгэхэд нэг одоо миний хамтрагч одоо найз болдгээ залуу маань олон жил нөгөө Америк англиар явцсан хүн ч одоо бас дэлгэн бас нэг Монгол ахуй хэл маягаас төсөөрцөн мэдээлэл. Нөгөөх маань уцтаад асуудаг. Уцс чинь тасарсан хаана явсан бэ гэхээр би зөвөр нөгөө хамрын хід дээр явж исэн болохоор амьдаагийнхаа хід дээр явж гинэ гэж хэлсэн. Тэгсэн нөгөөдөг ч байгаа юм. Гамболдын хід гэж байдаг юм уу асуучихсан. Тийм өнөөгөө хід. За та бүхэн ярилцлагын цаг ингээд дуусчих шиг байна. Танд одоо манай үзэгчдэд одоо яг хандаж хэлэх үг байна. За нэг ийм юм ярих гэж ирсэн чинь мөнх байсгалаа асуусангүй дээ. За ихтэй нөгөө хийж байгаа салбараараа ярих юм бол мэдээч хэрэг одоо яаралтай тулгамдж байгаа манай эдийн засагт маш чухал асуудлуудын нэг бол гарцаа байхгүй. Энийг одоо улс төржүүлж популизм руу оруулахгүйгээр шийдэх ёстой. Энэ жагсаалтанд өнөөдөр намрын чуулганы хилцэх ёстой жагсаалтанд орсон байгаа асуудал урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамтай холбоотой асуудал байгаа хуулийн. Энийг одоо яаралтай шийдээсээ энийг тойрсон зөндөө олон хилцүүлэг ярилцлагууд болж исэн. Янз бүрийн хурал цуглаан байнгын хороо олон газруудаар болж исэн. Тэгээ энэ дээр бол нэлийн ойлгомжтой тодорхой юмнууд ярьсан байгаа. Энийг одоо хурдан шийдээсэй гэж бодож байна. За яг нь нэгтэй хууль чинь хэдэн онд гарлаа? Энэ хууль маань өөрөө 9 онд батлагдсан. За одоо өнөөдөр байлаа 5 жил хэрэгжиж чадаагүй байгаа хууль. Тийм байна. Өөрөө үндсэн хуулиараа бол 2 жил хэрэгжиж чадаагүй хууль хүчингү. Ашиг малтмлын хуулийн дээрээ зааснараа бол бас 2 жил хэрэгжиж чадаагүй нөхөн олгоно олгодоогүй бол одоо хэрэгжээгүй хууль гэж тооцоод хүчингү болсон байна. Гэтэл энэ хүчингү болсон хуулийг бас жоохон нааштай зөв талаас нь болгох гээд ингээ оролдохоор буруу талаас нь мушгаад байгаа энэ процессыг болиосоо. Энийг одоо жоохон асуудалд эрүүлэр хандаж бид нар одоо бол эдийн засгийн хувьд бол уналтынхаа бас нэлээд доод цэгийн одоо бас одоо ухаарахгүй бол бас бүр хэвтчихэр хэмжээнд явж байна. За нөгөө талаасаа нэг жоохон стандарт бус юм ярья гэх юм бол зөвхөн яг бизнесийн хүнийхээ хувьд бодож явдаг нэг бас нэг танилцуулсан энэ олон эдийн засгийн зөвлөлүүд дээр танилцуулсан нэг хуулийн нэг санаа бодол байгаа. Энэ бол Монголын банкны дахь тансны халдшгүй байдлын тухай хуулийг яаралтай хийгээсэ бид нар нэг Швейцар шиг улс орн шиг юм статустай болж хувирахгүй бол өнөөдөр энэ төмрийн хөдөрч гэдэг юм уу нүүрсний үн биднээс хамаарахгүй энэ юмд найдаж энэ жоохон зөвхөн нүүрсээр амьдэрдэг зэсээр энэ үн өсөөд биднээс аваатахаасаа бид нар их нийлүүлээд мөнгөтэй болох юм гэсэн юм өөрсдөөс хамааралгүй зүйл рүү анхаарсан дор өөрсдөөс хамаарах зүйл рүүгээ анхаарад нөхцөл байдлыг улс төр нийгэм эдийн засагт өрнөж байгаа дэлхийн энэ нөхцөл байдлыг ашиглаад жоохон оновчтой алхмууд хийгээсэй л гэж бодож байна. Банкны дахь дансны халдшгүй байдлаар манайх ч одоо 20 сая төгрөгөөс дээшээ гүйлгээ хийх юм бол хяндаг болцсон шүү. Тэгээ энэ саяхан тийм нөхцөл байдал үүсэл яг тэрний чинь дараагаар гарч байгаа сөрөг үр дагавар нь юу вэ гэхээр маш их олон хятадын хадгаламж эзэмшигчнэр Монголоос гараа явчих жишээ нэ. Гэтэл биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр бидний өнөөдөр шүүрийн шанах шиг ийм нээлттэй дансны одоо бодлого маань өөрөө ямар ч хүн энэ шүүрийн шанах шиг өнтер хөрөн мөнгө хатгалах эрсдэлтэй гэж үсээд энэ Монголын банкнот ч өөрөө чартаа тэгээ байдгаараа чартаагаад ажиллаад байдаг. Уналтанд ороод идэг ийм нөхцөл байдалтай байна. Тэгэл нэг ганц Bank of China ороод ирлээ гэдэг сургаар бүгд айдаг, бүгд хэвлэл мэдээллээр эсэргүүцдэг. Ийм нөхцөл байдлыг бидний хууль эрхцэн орчин үүсгэж байна л да. Би юу хэлээд байна вэ гэхээр өнөөдөр Монголын банкнд данс эзэмшиж байгаа хүний зөвшөөрлгүйгээр данс руу халтах бүх эрхийг хаах ёстой. Ингэжээж бид нөгөө улс төрийн байна уу, бизнесийн байна уу, атаархал, жөтөөрхөл, өшөө авалт энэ бүх зэвсэг хийдэг юм аа нэгдүгээрт авч хаяна. Хоёрдугаарт энэ олон улсын шин чанар том үр өгөөж нь юу вэ гэхээр өнөөдөр Си Жинпин гэж хятадын шинэ удирдагч гарч ирээд тэр Жо Юнкан, тэр Бош Лайч гэдэг юм уу том улс төрийн хүч одоо лидерүүдийг тэрийг дагсан бизнесмэнүүдийг тэрийг дагсан асар их мөнгө урсгалуудыг бүгдийг хааж, хавчиж, хөөж, гаргаж, хурааж ин тэ. Энэ цаг үед бол хятадын тэр нөхцөл байдал бол бас л зугцсан, дайцсан мөнгө хаашаа хийх үгсэн юм сандарлын нөхцөл байдал үүсэж байна. Украины дайнаас үүдээд Оросын асар их мөнгнүүдээр Европ, Америкийн санкцууд тавигдаж асар их мөнгүүд бас хаашаа орохоо мэдэхгүй
байдалд орж байна. Дэлхий дээр статистик судалгаагаар 10 триллион доллар бохир гэдэг нэр томьёотой явдаг. Бохир гэдэг нэр томьёо маань өөрөө өнөөдөр хүчрхэг дэлхий дээр одоо бодлогыг нэвтрүүлж байгаа Америк нэгдсэн улс гэдэг юм а Европ холбооны улсуудын үзэл бодол, дайн, улс төрийн одоо альва үйл ажиллагаанд хамтраагүй тэр мөнгө төгрөгийг бохир гэж нэрлэж байгаа. Энийг бол эрүүгийн янз бүрийн нэр томьёо хэллэгээр оруулцдаг. Тэгэхээр энэ мөнгөний 30 орчим хүн Швейцарт дамжиж байгаа. Үлдсэн нь өнөөдөр зүүн өмнөд Аз буюу Сингапур, Хонконгоор дамжиж байна. Тэгэхээр энэ мөнгийг өнөөдөр бид нар Монголд төвлөрүүлж хадгалах, энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм том боломж болцоож. Тэрнээс бид нар туйлын арчлагч, туйлын зөв цэвэр эднэр гэдэг ийм туйлын гэж юм байхгүй. Өнөөдөр бүх юм харьцангуй онлоор эдийн засгч бай, физикч бай, бүх юм харьцангуй онлоор. Та энэ саналаа ер нь энэ улс төрийнхэнд дээрсэн үү? Тэг яг хоо энийг бол улс төрийн хүрээний бас шийдвэр гаргах хэмжээний олон хүмүүст бүр цаасан дээр боловсруулаад хуулийн төсөл хэмжээнд нь боловсруулаад танилцуулах презентац нэрийг хийсэн л дээ. Тэгээ яг хоо бидний нэг эмзэглэдэг зүйл чинь одоо тэр Америк уурлах байх, Европ уурлах байх гэсэн нэг юм айц байна л да. Бас яг нөгөө бид нар чинь фат фуднер гэл одоо янз бүрийн нэр томьёотой антитерроризм, мөнгө угаах эднэр гэсэн ийм юмд нэгдээд орцсон. Баахан гэрээ конвенцч гар үсгэж сурцсан. Тэгэхээр энэ бол өөртөө болохгүй бид нэр сааралдаж байгаа дарих гэж сагарах гэж байна. Тэгэхээр буцаас хар улс орон болчих гэдэг юм уу. Ийм үзэл баримтлууд байгаа зүгээр яг уучлаарай. Хитрхи одоо хурц юм ярьсан бол. Гэхдээ бид нар өнөөдөр аливаа нэг хүчрхэг улс гүрнээс зээл тусламж энэ олон улсын байгууллагаас авч амьдэрдэг. Ийм гүрэн Мянмар, Непал, Конго, Замби шиг болж амьдрах уу? Эсвэл жоохон тодорхой хэмжээний зориг гаргаад, золиос гаргаад том алхам хийгээд Швейцар шиг ч юм уу том эдийн засгтай дунжид аврах нь нийт хүн амынхын 70-80%-ийг эзэлсэн ийм том зоригмог алхам хийх үү гэдэг дээр мэдээж хэрэг ямарваа нэгэн амжилт үйл ажиллагаа бол тодорхой хэмжээний золиос, тодорхой хэмжээний зориг шаардна. Тэгэхээр бидний ийм л юм байна. Одоо хонь хിവэрээ үлдэхүү эсвэл инкүү гэдэг. Энэс биш одоо бидний өдөр тутам ярьдаг нүүрс төмрийн өдөр оюутлахаа бидний ганцхан биднээс хамаарахгүй юм дээр бид нар гордлох хийгээд амьдраад байна шүү дээ. Миний мэдхээр 8 жил ярьлаа. Зөвхөн энэний үнийг дагаж манай эдийн засаг өсдөг эсвэл буурдаг тий. Одоо бас нэг хамгийн том сүүлийн үеийн жишээ та бодлоо. Өнөөдөр маш олон жил казиногийн хууль гэж яригдлаа. Өнөөдөр сүүлийн үед хилцэгдэж байна. Агад казиногийн хууль өнөөдөр ямар ач холбогдолтой байна вэ гэхээр хамгийн наазах нь Монголын хэдэн мөнгөтэй улсууд нь гадаад очиж казино тоглодог. Энэ нууц биш. Тэнд тэр хэмжээний валют үлдчихэж байгаа. За нөгөө талаасаа өнөөдөр Хятадын том их газраас бодлохоор Макаогийн сүүлийн 10 жилд асар том хөөсөрсөн казиногийн орлого төр асар том уналт үүсэж эхэлж байна сүүлийн жилүүдэд. Энэ юу вэ гэхээр Хятадын асар их том мөнгөтэй хүмүүсийн тоглолтын дээр хяналт тавьсан их газраас. Тэгэхээр өнөөдөр Макаогийн казиногийн орлого 60% унтсан байх жишээ. То есть мөнгөтэй хүмүүс нь тэнцээ тоглохоо байгаад эхэлж байгаа. Мөнгөтэй баян хятадууд ч гэдэг юм. Өнөөдөр казиногийн бол Монголд хэрэгтэй. Бид нар энэ дансны алдшгүй байдлаа хийгээд казиногоо цогцоор нэгээд хажуухаан орчныг сайхан бүрдүүлээд өгöd. Казино тоглодог гадных нь тэр их мөнгөтэй улсуудын лимитгүйгээр тоглоулдаг. Тэр мөнгийн тэр халдшгүй байдлаар хамгаалж чаддаг. Энэ бүхнийг бүрдүүлэхэд дандаа биднээс хамаарсан, биднээс шалтгаалсан зүйлүүд байна. Тэгэхэд бид нэр юун Чингис бонд 1.5 бай. 1.5 нь их $80 болох боломж. Богинохон хугацаанд шууд боломж харагдаж байгаа. Түүхэд нийлүүлдэг орон байдаг, эсвэл нүүрс зөөдөг, нүүрсний өн өсвөл амьдрдаг, тэгхгүй бол гуйлагчин байдаг. Энэ юунаас үнэхээр залхачл байна л да. Эннээс гарахын тулд таны санаа бол зүгээр л санагдах. Тэгээд улс төрчнөр дэмжиж байна уу? Танаа намайг та ч ардын намайг шүүн штэ. Тэгэлгүй яг сонсоод бол их сайн дэмжиж байгаа. Тэгтээ нөгөө улс төрчд хүмүүсийн чинь бас нэг хүндрэлтэй эмзэг юмнууд маань нөгөө олон улсын харилцаа, дэлхийн олон улсын конвенц гэрээ, инээ тэрэ гэдэг нэг иймэрхүү юм дээр хэмзэг ханддаг юм шиг л байгаа юм л да. А гэхдээ мэдээж хэрэг бас нэг мууц сайн тусгаар тогтносон улс биш үү бид нар ч. Өнөөдөр тусгаар тогтносон улсынхаа нөгөө давуу талаа өнөөдөр нэг өөрөө нэг толгой мэдээд өөрөө нэг шийдвэр гаргачих юм л юм уу хийх ёстой л гэж би зөвхөн хувийнхээ хувьд, эргэн үнийхээ хувьд бодож байгаа.
хичээсэй л гэж бодож байна. За баярлалаа. Цаг дуусаад цаг хэтэрсэн гэд нэвтрүүлгээд зогсоогооч төгсгөөч гэдэг нь. За тэгээд Хэрцэн боловчлаар. манай урилгыг хүлээн авч ирсэн танд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Та их хурдан овржих хэрэгтэй юм байна. Нас ч юм бол яг л хэвийн байгаа биш таны чи жоох хөөхт гэж бодоод байдаг гэсэн. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяр та.